Та бүхний өглөөний төмөн амгалан айлтгая. Тэгэхээр жил бүхэн манай орон нутгийн удирдлага Улаанбаатарт хүрэлцэн ирж тухайн жилийнхаа асуудлуудыг ярилцаж засгийн газар их хурал бусад олон чиглэлийн байгууллагуудтайгаа ярилцаж ингэж явдаг юм уламжилтаа. Тэгээд энэ уламжлалын дагуу бас цуглаж байгаа. Дээрээс нь энэ жил бас энэ нутгийн удирдлага түүн тулгамдж байгаа асуудал сорилт ямар шийдлүүд байж болох вэ гэсэн ийм цаг үе олсон энэ асуудлаар ус та бүхэн хүрэлцэн ирж ярилцахаар ингэж цугласан байгаа нь бол хэцүү юм аа гэж ингэж бодож байна. Тэгэхээр эхэнд нь миний нэг хэлэх санаа бол ер нь бидний сонгож авсан зам бидний явж байгаа өнөөгийн нэг нийгмийн байдалтай холбоотой зүгээр хоёр зүйлийг хэлье гэж ингэж бодсон. Нэг юм хоёр хэсэг ойлголт яваад байгаа. Нэг хэсэг нь за бидний сонгосон зам бол зөв ерөөсөө үүгээр явах ёстой гэсэн итгэцэн тэр нь бүр догма болчихсон. Ийм нэг хэсэг яваад байгаа. Өмнө бид нар дээхэн үед одоо хуучин үзэлтэн гэж хуучинсаг үзэлтэн гэж ярьдаг байлаа шүү дээ. Яг бүр нэг тийм хэлбэр рүү орцсон. Гэтэл дэлхийн нийт орчин нөхцөл бол маш их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бидний сонгож авсан зам гэдэг энэ ойлголт бол монголчууд улс нийгмээ энэ амьдралаа хамгийн үр дүнтэйгээр яаж удирдах авч явах вэ гэдэг асуудал шүү дээ. Түүний эрэл хайгуул байгаа. Тэгэхээр тэр хамгийн үр дүнтэй удирдлагад орон нутагт ч бай, төвөдд ч бай нийцэхгүй байгаа бол бид нар явж байгаа зүйлүүдээ солиод, өөрчлөөд, шинжилээд явах ёстой гэсэн нэг юм байна. Хоёр дахь нэг хэсэг зүйл бол ерөөсөө бүх юм болохоо байцглаа. Одоо оргонгоор нь л өөрчлөхгүй бол эргүүлэхгүй бол болохгүй байна. Миний ярьж байгааг л хийхгүй бол ингээд болохоо боллоо гэсэн нэг ийм ойлголт байгаа. Тэгэхээр эндээс зүгээр нэг дүгнэлт хэлэхэд өнгөрсөн энэ хугацаанд 26 жил энэ одоо шин нийгэм энэ зүйл рүү бид нар шилжээд 26 жил болж байхад хүмүүс бид нар бүгдээрээ маш их суралцсан. Тэгээд нийгэм маань өөрөө маш их хэрсүү болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас тийм нийгэмдээ наалдацгүй, халдацгүй тийм зүйл яриад нэг нийгэм маань хүлээж авч чадахгүй. Тэгэхээр зүгээр би эндээс юу гэж хэлэх гэж байна гэвэл өнөөдрийн энэ тогтолцоо улс төр энэ чиглэл бол сайжрах тал руугаа цаашаа явах байх. Нэх их унаад айхтар муутчихгүй байх. Бас нэх айхтар солигдоод өөр болоод мундаг болчихгүй байх. Ер нь ерөнхий гол дүн нуруу бол энэ чигээрээ л цаашаа үргэлжлэнэ. Мэдээж энэ түрүүчийн миний хэлдгээр өөрчлөлт шинжилэлт цаашаа ингэж явах нь ойлгомжтой. Ягаад гэвэл нийгмийн суурь маань хүмүүсийн ойлголт маань тэр хүмүүсийн авч байгаа мэдээлэл тийм хэмжээнд бий болж төлөвшөж чадлаа гэдгийг бас хэлэх ёстой. Тэгээ зүгээр дээрэс нь би нэг аливаа амжилттай нийгэмд байдаг нэг зүй тогтол байна. Ямар ч нийгэм бай, ямар ч нэгтэй бай. Тэгэхээр энд би зүгээр гурван зүй тогтол эхэлж хэлье гэж бодсон. Нэгдүгээрт нь хүний эрх хэрэгчлөөт байдлыг хүндэтгэж байна. Эрх хэрэгчлөө үүрэг хариуцлага гэдгийг ижил тэнцүү авч үзэж байгаа. Манайх үүрэг хариуцлага гэдэг талаа их орхигдуулсан. Иргэн дээр ч бай, албан тушаалтан дээр ч бай. Тийм учраас эрх хэрэгчлөө үүрэг хариуцлагыг ижил тэнцүү авч явдаг. Хоёрдугаарт нь хуулиар засаглах ёсыг, хуулийн засаглалыг л хатуу мөрддөг. Хууль биелүүлдэг, хууль биелүүлээгүй зөрчсөн бол, ялангуяа албан тушаалтан зөрчсөн бол хариуцлага хүлээдэг. Хинч хуулийн гадна, хинч хуулийн дээр биш гэдэг ойлголт байна. Энэ бол амжилттай явж байгаа нийгмийн бас нэг зүй тогтол. Гурав дахь нэг зүй тогтол бол иргэдийн оролцоо, санаачлагыг дэмждэг. Нэгэн тал дээр иргэдийн өөрсдийнх нь байгуулж байгаа сайн сайхан явахын төлөө явж байгаа нийгэм учраас түүнийг дэмждэг нэг ийм гурван зүй тогтол байна. Үүндээ бид нар нийцүүлж ажиллаа харж явах ёстой гэж би ингэж хэлье гэж бодсон. Ер нь өнгөрсөн 25 жилд олон амжилт, ололт, олон зүйл байдаг энийг хүмүүс ярьдаг. Болохгүй зүйл дээр нь би зүгээр хоёрхан миний харж байгаагаар ялангуяа улс төрийн системд төв орон нутгийн удирдлага хаанаач гэсэн адилхан анхаарах ёстой хоёр их том дутагдал гэдэг юм уу? Хоёр том одоо засах ёстой зүйл байгаамаа.
Нэгдүгээрт нь иргэдийн улс төрийн эрхийг ирнэ. Янз бүрийн аргаар булааж авах, иргэдийн улс төрийн эрхийг авч өөрсдөө хэрэгжүүлэх гэж оролцсон энэ оролдлого бол маш эрчимтэй явсан. Нэгдүгээрт нь энэ бол сонгуулиар дамжсан. Сонгуульд баахан хүн өрсөлддөг, сонгуулийн үеэр баахан ярьдаг. Тэгээ сонгуулийн үеэр нэг баахан гоё юм амладаг, тэгээ яваад өгдөг. Иргэд тэр сонгогдсон улсууд маань бидний эрхийг хэрэгжүүлнэ, биднийг төлөөлж ажиллана гэж боддог. Тэр ярьжсэн зүйлийнхаа ихэнхийг мартдаг. Одоо бид нар энэнийг нэг бодох хэрэгтэй. Өөр нэг юм болвол намаар дамжиж булааж авч байгаа. 1990 оны сонгуул шиг ардчилсан сонгуул ер нь Монголд дахиж болоогүй гэж хэлэхэд бараг хэлж болно доо. Тэр үед албан байгууллагууд нэр дэвшүүлдэг байсан шүү дээ. Гудамж иргэдийн хороо хэсэг нэр дэвшүүлдэг байсан. Санаж л байгаа байх. 2300 гаруй нэр дэвшигч дэвшиж ирсэн. Иргэд зүгээр цуглаад нэрээ дэвшүүлээд энэ хүн намайг төлөөлнө гэдээ явдаг байсан. Одоо бол зөвхөн нам дэвшүүлнэ, манай намын дэвшүүлсэн хүний төлөө та саналаа өгөхгүй бол бай гэдэг. Тэр нөгөө улс төрийн сонголтын эрхийг иймэрхүү байдлаар авсан байна. Бид нар энэнийг хит ингэж одоо нэг тал руу явуулжээ. Энэ дээр бид бодох ёстой юм биш үү? Орон нутагтч адилхан, төвдөж адилхан ийм байдал ажиглагдчих. Тэгээ гарсан нөхдүүд ихэнх тохиолдолд өөрийн дур зургаар нөгөө иргэдийн нийтлэг эрх ашиг гэдэг ойлголт байхгүй. Өөрсдийнхөө дур зургаар явуулд. Энд байгаа засаг дарга нар, иргэдийн хурлын дарга нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бид бол эхлээд ард түмний хүн байх ёстой. Бид эхлээд ард түмний нийтлэг эрх ашигыг төлөөлдөг хүмүүс байх ёстой. Тэр нийтлэг эрх ашигт үйлчилдэг хүн байх ёстой. Дараа нь чи тэр намын хүн байж болно. Эхлээд би ард түмний хүн байх ёстой шүү. Эхлээд би энэ төлөөлж байгаа засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгждэр амьдарч байгаа иргэдийн нийтлэг эрх ашигын төлөө явах ёстой шүү. Тэнд үйлчлэгээ үзүүлэх ёстой л гэдгээ маш их сайн ойлгомоор байна. Хоёр дахь нэг өнгөрсөн 25 жилд гарсан болохгүй болсон зүйл бол хариуцлага хүлээхээ байсан. Ямар ч сайхан нийгэм, ямар ч сайхан юм яриад тэнд албан тушаалт нь хариуцлага хүлээдэггүй бол тухайн нийгэм, тухайн байгууламж, тухайн тогтолцоо утгаа алддаг. Тэр хуулийн ч вэ, ёс зүйн ч вэ, сонгуулийн ч вэ бүх утгаа алддаг. Тэгэхээр энэ хариуцлага гэж юм алга болж байгаа. Тэгээ мэдсээр байж хуулийг зөрчдөг. Би хууль зөрчинэ. Намайг зөрчсөн байхад хэн ч яаж чадахгүй. Би хариуцлагаас ангид байж чадна гэж боддог. Бүр бүхэл бүтэн ийм бүлэглэл, зохион байгуулалт, ийм хэсэг нийгэмд бий болж гарч ирж шít. Энэ байдлыг бид нар зогсоохгүйгээр өнөөдөр бид энд хичнээн сайхан юм яриад явахгүй. Бид энэ хоёр зүйлийг засахын төлөө ажиллах ёстой гэж бодож байгаа. Ажилчж байгаа. Тэгэхээр энэнийг яагаад яриад байгааг бол өнөөдөр хүмүүсийн авж байгаа мэдээлэл, та бүхний хүүхдүүдийн авж байгаа мэдээлэл, иргэдийн авч байгаа мэдээлэл бол их өөр болсон. Орчин нөхцөл их өөрчлөгдсөн. Тийм учраас бид нар энэ орчин нөхцөл, энэ байгаа зүйлдээ тааруулж, ирээдүгөө харж, нөгөө талаас үнэт зүйлээ эрхэмлэж цаашаа явах ёстой л гэж бодож байгаа. Миний харж байгаагаар юун дээр амжилт гараад байна гэхээр иргэдийн оролцож бүтээж хийж байгаа зүйл дээр л амжилт гарч байгаа. Би энд одоо та бүхний хамгийн ярих дуртай хөндөж магадгүй гэж бодож байгаа хамгийн одоо ярих дуртай сэдв бол нэг орон нутгийн хөгжлийн сангийн асуудал байна. Энэ тухай 2009 онд гарч ирээд иргэдийн оролцоо хэрэгтэй, монголчууд бол иргэний нийгмээ байгуулж байгаа, иргэд оролцдоггүй иргэний нийгэм байж болохгүй гэж яриад ярьсаар байгаа, зөвлөгөөн хийж зүтгүүлсээр байгаа, хуулинд өөрчлөлт оруулаад энэ орон нутгийн хөгжлийн сан гэдэг нэг зүйлийг бий болгосон. Би ганцхан жишээгээр хэлж байна, олон зүйл ярьж болно. 2013 оноос эхлээд тодорхой томьёогоор мөнгө хуваарлж эхэлсэн. 2014 онд өгсөн, 2015 онд өгсөн. Улаанбаатараас орон нутагтаа очиод амраад ирсэн хүн хүртэл ярьж байгаа. Тэнд аймагаас сум руугаа очисон хүн хүртэл ярьж байгаа. Сум дээр амьдарч байгаа хүн хүртэл ярьж байгаа. Үнэхээр манай сум аймаг нэг нүрээ угаасан юм шиг боллоо. Шин юм шиг боллоо. Ажил хийгдэж байна гэж ярьдаг болсон. Иргэдэд эрхийг өглөө гэж яриад орхиж болохгүй. Тэнд санхүүгийн эрх байхгүй бол орон нутагт энэ санхүүгийн эрх очихгүй бол иргэдийн гар дээр энэ асуудлыг шийддэг, оролцож шийддэг эрх очихгүй бол юу ч шийдэгдэхгүй. Бүх сум, дүүрэг, Улаанбаатар бүгд адилхан шүү дээ. Маш их зүйл хийгдсэн. Тэгээ дээрэс нь маш их зүйлийн цаана нэг их сайн юм гарч ирж байгаа. Энэ бол хамтын амьдралын соёл бий болж байгаа. Соёл төлөвшөж байгаа.
Нэгэн тийм боломж үүсээд ирэхээр хүмүүс чинь ирээдүгөө ярьж эхэлдэг, төлөвлөгөөгөө гаргаж эхэлдэг. Тэгээ бүтээдэг, бүтээж байгаа зүйлээрээ нийлээд хийж байгаа зүйлээрээ бахархдаг. Ийм болж эхэлж байгаа. Бүр нэг хүн ярьжсэн гаднаас нэг залуу ирээд аймаг дээр очиж байж байгаа гадагш явах гэснээр ерөөсөө би аймагтаа үлдлээ. Би эндээ үлдээ. Манай аймагт чинь амьдрах хүн аятайхан амьдраад явах сайхан боломж бүрдэж байгаа юм биш үү? Заавал би гадагшаа явж яах юм. Одоо та бүхэн мэдж байгаа Улаанбаатар руу нөгөө хөдөөнөөс нүүдэг нүүдэл нэг үе болоход бүр татраад эргээд аймаг руугаа эргээд сум руугаа очдог ийм үзэгдлүүд нэлээд олон аймаг дээр гарч байгаа шүү дээ. Өөрсдөө мэдж байгаа. Тэндээ очиж амьдрий. Энд утаанд энд төгжрээнд байгаад яхав гэсэн. Иймэрхүү ойлголтууд нэмэгдэж эхэлж байна. Энэ бол би бол сайн зүйлээ гэж бодож байна. Гэтэл энэ сайн зүйлийн хажуугаар сар зүйл байгаа. Манайхан энэ ийм сайн санаачлаг гаргаа хэрэгжүүлж яхад хариуцлагагүй удирдлага, хариуцлагагүй хүмүүсийн буруу ажиллагаанаас болоод одоо энэний чинь буцааж булааж авч шүү дээ. Одоо орон нутгийн хөгжлийн санд мөнгө төвлөрүүлэхэ болий, багасгая. Тэгээд өгч байгаа мөнгөөч гэсэн бүрэн өгдөггүй ийм байдал руу очиж байгаа. Хууль зөрчдөг, дураараа загнадаг, дундаас нь завшдаг, иргэдээсээ асуудаггүй, нөгөө нэг асуудлынхаа эренбийг тогтоодгүй. Хийж байгаа ажил дээрээ иргэдийн хяналтыг тавиулдаггүй. Түүнээсээ болоод чанаргүй гүйцэтгэлтэй болдог. Тэгээд түүнийгээ тордоо додомдоо цаашаа аваад явах тэр иргэдийн оролцоог бий болгож чадаагүй. Энэ механизм тогтоогоогүй. Эннээс болоод энэ иргэдэд очиж исэн энэ сайн эрх энэ юм бол буцаж унах гээд байна. Тийм учраас энэ удирдлагын бүтлгүүтлээс болж энэ хайрын сайхан юм яаран болох ийм чиглэл рүү очиж байгаа. Тэгэхээр үүнийг бид нар хамтраад та бүхэн энэнийг ойлгосон байхад, иргэд ойлгосон байхад энэнийг засч чадна гэдэгт бол би итгэж байгаа. Хамгийн том хүндрэл юунаас гарч ийн гэхээр орон нутгийн хөгжлийн сан дээр ерөөсөө санхүүжилт нь бүрэн хийгдэхгүй байна. Та нар бүгдээрээ мэдж байгаа. 2013 онд мөнгө төлөвлөсөн, тэр төлөвлөсөн мөнгөний 11% бүрэн хийгээгүй. 2014 онд энэ бүрэн санхүүжилт өгөөгөө хувь нь 32% болж доошоо бууссан. 2015 онд 34% болж доошоо бууссан. Ямар мөнгө төлөвлөсөн гэхээр 2013 онд 187.4 тэрбум төгрөг анх орон нутгийн хөгжлийн санд төлөвлөж бүх сум аймаг дүүрэг хотод хуваарлаж байсан. 2014 онд үүнийг өсгөөд 284.7 тэрбум төгрөг. 2015 онд шууд доошоо унж байгаа. 127.1 тэрбум төгрөг болж унсан. Одоо 2016 онд би ерөөсөө саяын төсвийн хуулийн дээр нэг л юм их хурлын гишүүд бус улсууд хэлж байсан. Та нарын орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг л хасч болохгүй ш. 2016 он ямар ч хүндрэлтэй байсан гэсэн өгөөрөө гэж. 16 онд 131 тэрбум төгрөг л төлөвлөгдсөн байна. Тэгэхээр 2014 он хамгийн өндөр 284.7 тэрбумаас 2016 оны саяын төлөвлөгдсөн 131 тэрбумыг хасгаар ерөнхийдөө хамгийн өндөр өгчөөсөн үеэс 154.4 тэрбум төгрөг орон нутгийн санхүүжилтэнд 3 жилийн дотор ерөөсө бүр 50%-аас доошоо 60-70%-аар дутуу олгож ийн л да. Энэ ямар учиртай юм бэ? Та нар ажиллаа хийж чадахгүй байгаа юм. Энэ мөнгө үнэхээр юм болохгүй байгаа юм. Би миний түрүүчийн хэлдэг санал дутагдал гэдэг бол ганц нэг газар, цөөхөн газар л гарч байгаа гэж харж байгаа. Энийг ингэж багасгах үндэслэл энэ болох ёсгүй шүү дээ. Би бол энэ асуудлыг та бүхэн ярих байх гэж бодож байгаа. Тэгээ сүүлийн 3 жил орон нутгийн хөгжлийн санд санхүүжүүлээгүй үлдэгдэл 153.5 тэрбум төгрөг болсон. Баахан ажил төлөвлөдөг, урьдчилаад нөгөө концесс гэдгээр хийлэгдэг, эргээд мөнгө нь ороод ирнэ, сангийн яамнаас ирнэ гэдэг нэг зовлон байдаг шүү дээ. Жилийн эхэнд олгодгоо, нөгөө хавар дулааны улиралд олгодоггүй, бүр явж өвөл олгодог, он давж нэг юм ирнэ үү, ирэхгүй байна уу? Ийм л байдалд ордог шүү дээ та бүхэн. Энэ асуудлаа нэг хүнд мэдэртэл яагаад ярьж болдгоо юм бэ? Үүний чинь одоо энэ Монголын иргэд мэдрээд байна. Хүмүүс мэдээд байна. Очсон мөнгийг манай ард иргэд орон нутгийн удирдлагууд сайн газараа зөв зохион байгуулж зөв юмдаа хийж чадчихээн гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр эндээс би их хурл руу нэг хууль оруулаад сангийн яамтай яриад бас сайн явахгүй байгаа. Би цаашаага нэг зүйлийг заавал хийх ёстой л гэж бодож байгаа. Тэгээд нэг юм хоёр шалгууртаа бид нар судлаад яваад байна. Бас нэг удаа ороод бүрэн буцаасан.
За нэгдэх зарчмаа тогтъё. Ерөөсө хуулинд нэг зарчмыг заавал зааж өгье. Урдах жилийн санхүүжилтээс санхүүжилтийн төвчнээс орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг бууруулахгүй байя гэдэг. Энэнийг бүр хуульчилж өгье. Энийг бууруулахгүй оруулж ирж байгаа. Хоёрдугаарт нь хүн амын асуудал. Тэр нэг тодорхой томьёо байгаа. Хүн амын асуудлыг гол шалгуураа болгож тавья. Янз бүрийн хөв тавьж янз бүрээр л ярьсан. Ер нь 40% байхад бол болох юм уу да гэсэн нэг ийм зүйл байна. Дээрээс нь би нэг нэмж хэлэх гэсэн юм бол иргэд төсвөөс ямар ч мөнгө өгөөгүй та бүхэн дэмжээгүй байхад орон нутагт нэг сайн хөдөлгөөн үүсэж байгаа. Энэ үүсээгүй газар үүсгэх хэрэгтэй, дэмжих хэрэгтэй. Хуримтлалын бүлгүүд гэж. Сум бүхэн дээр хуримтлалын бүлэг цуглуулах хэрэгтэй. Баг бүхэн дээр хуримтлалын бүлэг бий болгооч, аймаг бүхэндээ, хороо бүхэндээ, хэсэг бүхэндээ хуримтлалын бүлэг бий болгооч. Мянган төгрөгөө нийлүүлээд хуримтлалын бүлэг бий болгож байгаа ш төөрхий. Мянган төгрөг нийлүүлээд. Тэгээд түүгээрээ тэр ямар хөөрхөн ажил хийж байна бие биендээ. Ядарч зүдэрсэндээ тусалж байна. Зүгээр л иргэд өөрсдийнхөө хүрч ядж байгаа хэдэн төгрөгөө дундаасаа цуглуулад ийм зүйлийг сайн санаачлагаараа хийж байгаа ш. Тэгэхэд энэ орон нутгийн хөгжлийн сангаас очиж байгаа тодорхой мөнгөөр, тодорхой хуваар тэдний санаачлагыг дэмждэг, шалгуураар дэмждэг байх ёстой л гэж бодож байгаа. Тэгээд орон нутгийн энэ удирдлага энэ дээр цаашдаа анхаарахад нэг хоёр тодорхой зүйл байгаа гэдгийг бас хэлье гэж бодож байгаа. Хэрвээ орон нутагт эдийн засаг, санхүү, хүний нөөцийн эрх мэдлийг өгөөгүй болвол энэ орон нутгийн удирдлага гэж томилоод энэ тэндээс сонгоно. Одоо нэг модны юм ярьдаг боллоо ш. Тэр засаг даргаыг тэндээс нь сонгоно барина. Гэвч энэ эрх мэдэл байгаагүй гад хичнээн сонгоод яах юм бэ? Хичнээн үүнийг өөрчлөөд яах юм бэ? Өнөөгийнхөөрөө байж болно. Тэгвэл эдийн засгийн, тэр санхүүгийн, тэр хүний нөөцийн, тэр эрх мэдлүүдийн өг. Тэгээд хуулинд байгаа шүү дээ. Тодорхой их хурлаас за энэс дотгошоогоо, энэ төвшөнд, энэс доошоогоо орон нутаг ямар хураамжаа чөлөөлөхий, ямар татвараа чөлөөлөхий шийдгээд тэрнийг иргэдийн хурл нь шийддэг. Тэгээд орж ирж байгаа орлогоо зарцуулдаг, чөлөөлдөг. Тэр зүйлээ орон нутгийн шийддэг байх явдал бол маш их чухал. Дээрээс нэг ярих ёстой юм бол их хурл дээр ярьж ирж бүх юм энэ хуваарлаад өгчдөг. Энэ юмыг цаашдаа энэ төсвийн хуулийн та нар нэг ярьж байгаа, судалгаа хийж байгаа болимоор байгаа юм да олон жил ярьлаа шүү дээ. Ер нь орон нутгийн удирдлага, аймгийн засаг дарга юм уу иргэдийн хурл ярьж байгаа төсвийнхээ төлөвлөгөөг сангийн яамн дээр авчирдаг. Сангийн яамтаа засгийн газартаа хэлэлцээр хийгээл за манад өгөх юм чинь энэ байна гэж бүтнээр нь батлуулж авдаг. А орон нутагт очиод орон нутгийн хурл нь тэр зүйл заал тэр одоо 1-2 төгрөгөөр нь тэр задаргааг нь хийдэг. Ингэх юм бол орон нутгийн хурл гэдэг чинь жинхэнэ амьдрал, жинхэнэ ажилтаа болно шүү дээ. Жинхэнэ бид нар чинь энэ хүмүүсийн төлөө асуудал шийдэж байгаа юм байна гэдгийг ойлгоно. Дээрээс нь тэр орон нутгаас төвлөрүүлэх тэр боломж юм нь юу байна гэдгийг. Энэ асуудлыг нэг судлаад өнөөдрийн судлаач янз бүрийн улсууд ярина гэсэн энэ дээр ярилцах байх л гэж би ингэж бодож байгаа. Дараагийн нэг их чухал зарчим байгаа шүү. Үндсэн хуулийн чухал зарчим. Хэрвээ үндсэн хуулинд нийцэж байгаа бол тухайн асуудлаар тусгаалan хууль гараагүй бол орон нутгийн иргэдийн хурл хэм хэмжээ тогтоогоод орон нутгатаа тохирсон хууль зөрчөөгүй тэр одоо тухайн асуудлаар гарсан хуулийг зөрчөөгүй тийм зохицуулалт нь хийгдэг бол үндсэн хуулинд нийцүүлж хэм хэмжээ тогтоож тэр иргэдийнхээ эрх ашигын төлөө үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй байна. Энэ бол үндсэн хуулийн тулгуур заалтуудын нэг шүү. Энэнийг манай төвд байгаа зарим нэг толгоонууд мушгидаг, улс төржүүлдэг, буруу тийшээ авч тавих гэдэг нэг ийм ойлголтууд байна. Энэ зүйлүүд дээр манай энэ үеэр одоо та бүхэн бол ярих байхаа гэж ингэж бодож байна. Миний эхний зүгээр энэ одоо нээлтийн үгэндээ хэлэх гэсэн эхний нэг санаа нэгдэх одоо том хэсэг бол энэ орон нутгийн удирдлага үүнтэй холбоотой асуудал байсан. За хоёр дахь асуудал би түрүүн хэлсэн. Ер нь хариуцлагатай холбоотой зүйл байгаа гэж. Энэ хариуцлагын асуудлыг бид нэр шийдэх хэрэгтэй. Энэ дээр санаачлаг гаргаж их зөвтгүүлж байгаа. Нэг хүний санаачлагч байна уу, хоёр хүний санаачлагч байна уу, нийгмийн санаачлагч байна уу? Ажил болгохын төлөө бид явах л ёстой. Эндээс бид нэр буцах ёсгүй. Шилэн дансны хууль гэж 2015 оны 1 сарын 1-ээс бид нэр мөрдсөн. Одоо энэ шилэн дансны хууль гэдэг юмыг мөрдснөөс хоошоогоо бүгдээрээ нэг 6100 гаруй одоо төсвийн ерөнхийлөн захирагч гэж байгаа. Энэ хүмүүс тэр нягтлангууд нэг юм хоорондоо ярьдаг, ойлгодог болсон шүү дээ. Наад зах нь хууль цаан чинь шилэн дансны хууль байгаа ш. Юу болж гин гэж ярьдаг. Дээрээс нь засаг дарга нар одоо над хүмүүс хэлж гин лээ. Сумын ч вэ, хаанхын ч вэ. Бүх ерөнхийлөн захирагчдын ширээний ном бол тэр шилэн дансны хууль гэдэг юм болсон байна. Хэрний зурхын зураа тодруулахын тодруулаад ингээд тавьчихсан.
За тэрнийг энэ юу болоод байна гэдэг. Энэ дээр олон нийт улам илүүтэй хяналтаа явуулах хэрэгтэй. Энэ чиглэлээр алхам гарч байгаа. Энэ чиглэлээр бид нар энэ нийгмийн чинь хариуцлагатай болгоё гэж. Тийм учраас энэ хуулийн дээр бас нэг заалт байгаа. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн удирдлагын хуулийн дээр ч байгаа шүү дээ. Хууль тогтоом зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол албан тушаалаас ногцруулна гэж. Энэ албан тушаалтнуудыг энэ төсвийн ерөнхийлөн захирагчдыг надад нэг аймаг дээр нэг 2 3 сумын засаг дарга огцорсон 2 3 нэгтлэн бодох одоо тэнд үүргээ биелүүлээгүй учраас цалингаа хасуулсан гэдэг ийм мэдээлэл харуулаач. Саяхан бүр шаардуулж иж манай аудитын газрын дүгнэлтээр нэг 7 албан тушаалтан дээр асуудал гарч ирсэн. Түүний дагуу засгийн газар бас тодорхой шийдвэр гаргаж нэг хэсэг хүний цалин хассан сурагтай байна лээ. Одоо энэнийг бүр нийт нь мэдээлж явах хэрэгтэй. Энэ ажлыг цаашаа эрчимтэй бид нар хийх хэрэгтэй гэж ингэж бодож байна. Хамгийн гол нэг асуудал бол энэ ард түмний мөнгө шүү дээ. Албан тушаалтны мөнгө гэж хаанч байхгүй дарга нараа. Тийм учраас энэ ард түмний мөнгийг яаж зарцуулж байгаа нэг төгрөгөөр нь тавих хэрэгтэй. Би уг нь их хурлд 1 сая төгрөгнөөс дээш гэж тавьсан. Их хурл хэлцэж байгаа 5 сая төгрөг болгоцсон юм л. Тэгээ хариуцлага олон нийтийн хяналтын талын жоохон хасч өгсөн. Гэхдээ л гарсан их юм бас. Одоо энэнийг цаашаага улам чангаруулах хэрэгтэй. Зарим газар байна. Иргэний үртгэл мэдээлэл гээл дээр үед сонсогдож байсан. Бүр 100 төгрөгөө 1000 төгрөгөө хүртэл тавьж байгаа. Тэнд 5 сая төгрөгнөөс доошхыг бити тавь гэж хориглоогүй шүү дээ. Одоо энэ төсөв ерөнхийлөн захирагч нарын дунд гардаг жирийн нэг булхай, жирийн нэг дутагдал бол мөнгөө хуваадаг. 5 сая төгрөгнөөс доошоо хувааж л бүх юм руугаа оруулдаг. Энэ дээр чинь аудит хийгдэж байгаа. Энэний чинь ард иргэд харж байгаа. Хүмүүс хувцс нүдтэй. Хүмүүс бол энэ улс төрчид дарга нар янз бүрийн хэрэгэм ямбатаа улсууд гарч ирээд юу ярихыг ер нь сонирхохоо болсон шүү дээ. Ганц л юм их сайн харж байгаа. Ард түмний мөнгийг, хүмүүсийн мөнгийг энэ яаж зарцуулж байна. Тэгээ хамгийн гол нь зөв зүйлдээ зарцуулдаг энэ нэг хандлага бий болж эхэлж байна. 50 хэдэн тэрбумаараа, 60 хэдэн тэрбумаараа буруу гэж үзэж байгаа тэр зүйл зарцуулалтын ангиуд төсвийн хууль батлагдахад хасагдж байгаа шүү дээ. Үүнийг л бид нар хүссэн шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ ажлыг хийх хэрэгтэй. Яг төрийн хүлээн авалт биш өөр зүйл хоол унтанд орж байгаа бол би хүртэл хармаанаасаа хоол унтанд ордог мөнгө төлөөл явдаг. Тэр одоо гуанзанд орж байгаа явж байгаа. Ингэж байх хэрэгтэй та нар. 13 оноос ерөнхийлөгчийн хамгааллын газар ерөнхийлөгчийн төсөв байн 10%-аар доошо буурч болж л шүү дээ. Энд ерөнхийлөгчийн институт бутраа тарчаагүй л байна. Та нар тэр төсвийг хараар 14 онд хэд буусан байна, 15 онд хэд буусан байна, 16 онд яаж төлөвлөсөн байна. Бараг гадаад дотоод айлчлал харилцаа байхгүй болтол нь доошо буулгаж. Бид нар энэ дотор төвчж явах л ёстой. Энэ тансаглал, энэ юм хяналтанд байж явдаг юм аа. Түүнээс биш нэг сайн дарга, их сайн ойлгосон удирдагч, их шудраг хүн түүнийг хэрэгжүүлээд явдаг. Хүмүүс харж байгаа учраас энэ явдаг. Ийм учраас энэнийг тэр шилэн дотор байгаа юм шиг харахын тулд шилэн дансны хууль гарсан. Он гараад нэг зүйлийг хийн. Аудитын газар одоо энэ бүтэн жилээр явуулсан энэ хууль хэрэгжсэн. Тэгээд эхний энэ сүүлийн удирдалт хэрэгжсэн. Энэ зүйлээ ер нь 2 дугаар сард багтаагаад манай энэ мэдээлэл харилцаа холбоо технологийн газар энэ хоёр хамтраад бүгдээрээ нэг дүгнэнэ. Ер нь засгийн газар дээр бүр тусдаа энэ шилэн дансны хуулийн хэрэгжилтийн асуудлаар нэг асуудал авч ярилцах хэрэгтэй. Цаашаага их хурл дээр сонсох хэрэгтэй. Орон нутгийн хурл бүхэн, орон нутгийн засаг даргын тамгын газар бүхэн төвшөндөө ярих хэрэгтэй. Энэ төсвийн ерөнхийлөн захирдаг нөхдүүд бүгдээрээ энэ асуудлыг он гараад ярилцах хэрэгтэй. Хууль руу нэг яриад байх юм байхгүй. Хуулинд өөрчлөх шаардлагатай байгаа бол дахиад энэ он гараад дараачийн 2 дугаар хагасаас нь сайжруулсан өөрчлөлт оруулахын төлөө ажиллаж болно. Ийм санал байгаа бол ерөнхийлөгчийн хамгааллын газар бидэнд лүү ирүүл. Бид нар хуулийг чинь улам сайжруулж, улам хариуцлагыг нэмэгдүүлж, улам тэр хяналтыг нээж өгөх энэ ажлыг бид нар хийнэ. Ер нь цаашаага сангийн яам дээр ярьж байгаа. Сангийн яам бас нэг зөв ажил хийж байгаа. Тэр нь ерөөсөө 1-2 дугаар гарын үсэг зурагдаад бол мөнгөн гүйлгээ хийгээл бол шууд шилэн дансны, нэгдсэн шилэн дансны хяналт руу шууд ордог болж байгаа. Та нар тэр орон нутгата тавихгүй байсан ч гэсэн шууд орно. А тавиагүйхаа төлөө та хариуцлагагүй лээ. Энэнийг сайн бичиж аваад очиж нэг
их сайн яриарэ гэдгийг энд бас хэлье гэж энэ дээр би одоо хэлье гэж бодсон. Хоёр дахь нэг хууль байгаа. Хоёрт нь миний хэлэх гэсэн нийтийн сонсголын тухай хууль гэж гарсан. Одоо 15 хоногийн дараа энэ хууль мөрдөгдөх гэж байна. Юу хууль вэ? Одоо мартцсан явж иж магадгүй. 2016 оны 1 сарын 1-ээс мөрдөгднө. За одоо энэ бол та бүхний гартаа барих хууль. Та бүхний гартаа барих ном. Ерөөсөө ялангуяа манай иргэдийн төлөөлөгчдийн хурал. Одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр төлөөлөгчөөр сонгогдоод хийх ажил нь бас одоо мэдрэгдэхгүй би чинь юу хийдэг, яаж байгаа юм бэ? Би үнэхээр одоо ийм иргэдэд төлөөлөд ирсэн, би энэ шийдвэр гаргах хэрэгтэй. Би энэ одоо засаг даргын тамгын газар энд явж байгаа улсуудтайгаа ярих ёстой гэдэг энэ гарын авлага ч одоо та бүхэнд очиж байгаа. Та бүхнээр дамжиж ард түмэн эрх мэдлээ барьж байгаа гэж ойлгож байгаа шүү. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал бариад нөгөө сонсголуудыг явуулдаг болно. За янз бүрийн гарах гэж байгаа шийдвэрийн асуудлаар сонсгол явуулдаг. Заавал аливаа шийдвэр гаргахдаа эхлээд нөгөө ярьдаг газар нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүстэйгээ ярьсан байх ёстой. Хяналтын сонсгол гэж байгаа. Дотор нь хяналт гэдгийг юу гэж ойлгож байгаа бүгд байгаа. Бүр төсвийн хяналтын ингээд тусад нь гаргаж өгсөн. За тэр сая ярьсан шилэн данс центр орж байгаа. Томилгооны гэж байгаа. За нэг томилгоо тойрсон баахан хэрүүлүүд байдаг. За энэ томилгооны сонсгол гэж тусдаа байгаа. Захиргааны хариуцлагын сонсгол гэж байгаа. Би дахиад нэг чухал хууль гарсныг энэ дээр хэлнэ. Тэгээд орон нутгийн гэж байна. Зарим нэг асуудлаар бүр орон нутагт нь их хурлын байнгын хороо хүртэл очиж хуралдаж тэр сонсголыг хийхээр энэ хууль нь зохицуулж өгсөн байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал яваад нэг суманд нэг баг дээр очиод ярьж болно шүү дээ. Тухайн асуудлыг шийдэхэд бол сонсож болно. Энэ юмыг нээж өгсөн. Нөгөө ардчлалыг чинь ажилуулах энэ хуулийг гаргаж өгсөн шүү. Хуулиар яаж засгалдаг юм? Иргэдийн оролцоотой яаж асуудлыг шийддэг, яаж хяналттай ээлжид явдаг юм бэ гэдгийг одоо энэнийг амьдруулах ёстой улсууд бол манай тэр 10,000 гаруй иргэдийн төлөөлөгчд тэр 3 сая иргэд байгаа. Ийм хууль, ийм одоо гарын авлага гар дээр чинь очиж байгаа. Энийг бүгдээр олж авах хэрэгтэй. Манай төрийн байгууллагууд цаашаага тэр одоо төрийн мэдээлэл дээр гарсан тэр хуулийн эхийг цаашаа ард иргэдэд сурталчлах хүргэх дээр ажиллах ёстой. За дараачийн нэг гарсан хуулийн тухай би ярьж байна. Захиргааны ерөнхий хууль гэж гарсан. Захиргааны шүүхэ байгуулсан бид нар захиргааны ерөнхий хуулийг гаргаагүй байсан. Замын цагдаагаа томилсон, нөгөө замын дүрмийг баталж өгөөгүй байсан. 2016 оны 7 сарын 1-ээс хэрэгжинэ энэ хууль. Иргэн захиргааны хариуцлага одоо ерөөсөө төр гэдэг ойлголт иргэн захиргаа гэдгээр явдаг. Энэ харилцааг бүгдийг нь оруулсан. Тэгээд тусдаа шүүхтэй болсон шүү. Одоо нэг тийм шүүхгүй юм шиг, хяналтгүй юм шиг, хариуцлага хүлээдэггүй юм шиг ингэж нэг дур зоргоор айшилдаг байсан, шийдвэр гаргадаг байсан одоо бүгд зогсож байгаа. Шийдвэрийн төсөл бүгд үлдэнэ. Тэр шийдвэрийн тухай ярьсан тэмдэглэл бүгд үлдэнэ. Гарсан гарын үсэг бүгд үлдэнэ, архив үлдэнэ. Нэгдсэн санд орно, тэр нь шилэн байна. За энэнийг хийгээгүй байх юм бол дахиад хариуцлага тоосноо. Дуртай юмараа манай дарга бүхэн тамга барьсан бүхэн нэг тийм захирамж нэртэй юм гаргаж Монгол улсын хуулийг одоо завхруулдаг, өөрийнхөө эрх мэдлийг хэвтрүүлдэг нэг юм болсон шүү дээ. Тийм учраас буух эзэнтэй буцах мөртөө болж байгаа шүү. Уулзалт яриа шийдвэр тэр төсөл бүхэн тэмдэглэл үр дагавартай болж байгаа шүү. Шийдвэр бүхэн гүйцэтгэл биелэлтэй болж байгаа шүү. Тэгээ бүр хариуцлага дээр нь бүр зүтгүүлсээр байгаад би оруулж батлуулсан сануулнаа. Нөгөө хуучин социализмын үед байсан тэр хариуцлагын зарим нэг зүйл орж ирсэн сануулна. За халнаа, огцруулнаа энэ асуудал бүр орсон. Нэгээс 10 жил эргээд төрийн албанд орохгүй болтол нь эрхийг хасч ажлаас нь хөөж явуулж байгаа шүү. Ийм эрх шүүхэд байгаа. Ийм эрх тэр хариуцлага тооцох ёстой газрууд ч байгаа шүү. Энэ өнөөдөр ийм зохицуулалт тэр нь Монголын хуулинд орж ирээгүй байсан. Энэнийг анх удаа оруулсан нэгээс 10 жил гэж. Ийм учраас би бас энэ дээрээс улсын их хурлын гишүүдэд улсын их хурл талархах ёстой гэж бодож байна. Хариуцлагатай болох, Монголыг хариуцлагатай болгох, энэ нийгмийг хариуцлагатай болгох энэ хуулиудыг баталж хэрэгжүүлэх энэ нөхцөлийг манай их хурл бий болгож өгсөн. Дараа нь цаашаага бид нар түрүүчийн миний ярьдаг хариуцлагагүй болчиход байна. Хариуцлага байхгүй л бол албан тушаалтнууд нь хууль зөрчсөн хүн хуулийнхаа тэр үр дагаврыг хүртдэггүй л бол энэ нийгэм ч утгаан алдаад байна. Хүмүүс бухимдаад байна гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нэг өргөн барьсан хууль байгаа. Төрийн албаны тухай хууль. Ер нь бид нэг төрийн албыг төрийн алба шиг албатай болёо. Төрийн алба шатлалтаа, шалгууртаа мэрэгжлийн болж байгаа. Хэдэн жил ажиллаад би ямар болох вэ? Би өнөөдөр энд ийм хамгийн бага шатлалаас орлоо 30 жилийн дараа би миний хамгийн дээд албан тушаал хэн байх болоо? Явж төрийн нарийн бичгийн даргал байх ба.
Энэ бүхнийг маш нарийн зохицуулж өгсөн. Төрийн алба тэр улс төрөөс ангид байдаг. Тэр нам яаж оролцдог барьдаг тэр бүх юмыг зааглаж тусгаад нөгсөн. Төрийн албаны зөвлөл энэ засгийн газар, орон нутагт байгаа засаг даргын хамгийн газар яаж харьцах эрх үүргүүдийг хийж өгсөн. Нэг дарга нэг сайд очоод хэдэн хүн солихыг зааж өгсөн шүү. Энэ хуулийг одоо завааруулж болохгүй. Энэ төслөөр нь энэ боломжоор нэмжих хэрэгтэй. Ерөөсөө 3-5 хүн л тэр яаман дээр. Яамны нэр өөрчлөгдсөн ч вэ, яасан ч вэ. Тэнд байгаа улсууд нь ажилдаг. Тэнд байгаа улсууд нь шалгалт өгдөг. Тэр төрийн албанд орцсон улсууд бол бас тийм мөнхийн суугаад байх улсууд биш. Жил бүхэн шалгалт өгж идэг. Жил бүхэн 10%-аар шинээр хүмүүс орж ирэх, 10%-аар одоо хүмүүс нь өөрчлөгдөж явах энэ боломжийг тодорхой шалгуурын дагуу тавьж өгч байгаа шүү. Монгол ийм мэрэгжлийн чадвартай төрийн албатай болох ёстой. Энэ эргээд улсын аюулгүй байдал, энэ эргээд улс орны хөгжил, энэ эргээд бидний сонгож авсан зам энэ бүхэнтэй холбоотой байна. Дээрээс нь төрийн албаны зөвлөл гэж том толгойтой байгууллага гаргаагүй. Дахиад төрийн албаны зөвлөлтөө энэ төрийн албан хаагчдаа яаж хариуцлага тооцох уу гэдэг тэр хяналт тэр бүхнийг оруулж өгсөн. Саяын миний ярьж байгаа бүх мэдээлэл дахиад одоо бас нэг шилэн гэдэг үг гарч ирээд байна л да. Бүгдээрээ ил тод байх юм. Бүгдээрээ шилэн байхаар хийж өгж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Ер нь их хурлын сонгуул болох гэж байна гэд бэлдээд манайхан төрийн албаны хуулинд жилийн өмнө өөрчлөлт оруулдаг. Нэг бол их хурлын сонгуул болсны дараа баахан юм өөрчлөлтөг байсан ерөнхий сайдын саналаар. Энэнийг хааж өгж байгаа шүү. Энэнийг их хурл хэвээр нь үлдээх ёстой. Их хурлын сонгуул болохоос 1 жилийн өмнө энэ хуулинд өөрчлөлт орохгүй. Их хурлын сонгуул болсны дараа 1 жилийн дараа энэ хуулинд өөрчлөлт орохгүй гэдгээр хааж өгж байгаа. Тэгэхээр ийм болгоноо. Зарим нэг хүний толгой арай өөр тийшээ хөдөлж байна. Ингээ харж байхад энэ заалан дотор сууж байгаа. Зарим нь толгой догч байна. Бид хуулиар амьдардаг, хуулиар явдаг энэ харилцаагаа зохицуулсан ийм л хуульгүй болохгүй. Өөр нэг хууль өргөн барьсан. Дахиад төрийн хариуцлагын тухай хууль шүү дээ. Бид нар энэ орны баялагийг, энэ орны баялагаас гарч ирж байгаа энэ ашиг шимийг хэрхэн зарцуулах вэ? Хэрхэн энэ удирдлагыг хэрэгжүүлэх вэ гэдэг хууль маш чухал. Энэнийг ярьсаар байгаад би баялагын сангийн хууль гэж улсын их хурлд өргөн барьсан байна. Энэ баялагын сангийн хуулийг одоо маш хурдан ярьж хэлэлцэх хэрэгтэй. Орж ирсэн мөнгөө, олж ирсэн мөнгөө, тэр орж ирсэн энэ ингэсэн гэд дураараа зарцуулдаг. Төрийн дээд байгууллага шийдвэр гаргаад байхад зөрж жогоод өөр юм болдог. Эргэж төлөх баахан өрөө үсгдэг ийм байдлаа одоо бид нар зогсоох ёстой шүү дээ. Үнэхээр л хариуцлагатай төр болох гэж байгаа юм бол үр хүүхдтэй бид нэр өргөш өв үлдээж явах ёстой. Ингэхийн тулд бид нар хуультай болох ёстой. Ингэхийн тулд тодорхой тогтолцоог нь гаргаж өгөх ёстой. Энэ хуулийг сангийн яамтай ярьсаар байгаад, намын бүлгүүттэй ярьсаар байгаад хэдэн сар сууж ярьж иж би өргөн байсан. Энэ хууль одоо сураггүй байна. Энэ их хурлд ийм хийх ажилгүй их хурл болчиход байгаа юм уу? Одоо ингээд нэг юм завсарлага аваад ингээд суугаад идэг. Ерөөсөө энээс чинь болж ард иргэд бухимдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм олон хууль, ийм олон асуудлууд байна. За дараачийн нэг хамгийн чухал та бүхэнд очих ёстой миний яриад байгаа нэг хууль байгаа. Өөрсдөө хариуцлагатай болгоё. Та нар тэр энэ хуулийн нэрийг сонсороо. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль. Бүр ярьсаар байгаад ийм хуулийг ингэж нэрлэж байгаад бичиж оруулсан. 2015 оны 1 сарын 14-ний өдөр би хуралд өргөн барьсан байгаа. Одоо бараг жил болох гэж байгаа юм байна шүү дээ. 29 хоногийн дараа жилийн ойтоогоо нүүрлэх нь тулах нь. Тэгэхээр энэ хуулийг шийдэж өгөх хэрэгтэй. Энэ хуулинд ордог үйлчлдэг хүрээг нь ерөнхийлөгчөөс эхэл зааж өгсөн. Монгол улсын ерөнхийлөгч, их хурлын дарга, дэд дарга гишүүн, ерөнхий сайд засгийн газрын гишүүн, хууль заасны дагуу улсын их хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга, засаг дарга. Нөгөө өндөр албан тушаалтай гэж ярьдаг эвертэн туурайтнуудад зориулсан хууль. Нөгөө хуулиас гадуур байгаад байх шиг байна. Хариуцлага тогтохгүй байна гэж ярьсан тэр хүмүүст зориулсан хууль. Энэ дотор бид нар хариуцлагыг маш тодорхой зааж өгсөн. 3 төвшин цахилгаан хариуцлага гэж байна. Цахилгаан хариуцлага нь ийм зүйл ангитай ингэж сануулнаа. Ийм дутагдал гаргах юм бол ингэнэ гэд заагаад өгсөн. 2 дугаарт нь улс төрийн хариуцлага. Тэр үндсэн хууль журам бүр ёс зүйн дүрм тэр бүхнийг одоо зөрчсөн байх юм бол албан тушаалаас ногцруулна. 2-4 жилээр тэр төрийн өндөр албан тушаалд эргэж орохгүйгээр тэр явуулдаг энэ бүх харилцаануудыг зааж өгсөн. Монголын төр ийм болох ёстой дарга нараа. Энд гайхаад байх юм байхгүй. Хэрвээ чадахгүй бол ажлаа өгөөд яв.
Энэ улс төр дотор таныг энэ албан тушаал дээр уяад байгаа мөнх авчираад хадаад байгаа юм зүйл байхгүй. Явах хэрэгтэй. Би дахиад улс төрд орохгүй, би дахиад улс төрийн албан тушаал хашихгүйгээд явах л хэрэгтэй. Чадахгүй л бол чадмааргүй санагдж байгаа бол явсан дээр. Бүх төвчний албан тушаалтнууд би хэлж байгаа шүү энийг. Гурав дахь хариуцлага бол ёс суртахууны хариуцлага байгаа. Энэ ёс суртахуун энэ гадаад орондол засаг дарга нь уучлалгуугаад огцорж जैन сайд нь нэг тийм жижигхэн дэвгүүр тарааснасаа болоо сонгуулийн хуулийн заасан буруу юм тараасан гэдээ огцорж जैन гадаад орондол болоод байдаг Монголд ягаад болдгүй юм бэ? Энд чинь заавал гадаад оронд байдаг зүйл юм уу? Монголд байдгүй юм энэ хариуцлага? Энэ ёс зүйн хариуцлагыг бид нэр зүйл заалт бүрээр нь зааж оруулсан. Тэгээд ёс зүйн хариуцлага алдсан бол наадсах нь уучлал гуйдаг байх ёстой шүү дээ. Ард иргэдээс олон түмнээс уучлал гуйдаг. Уучлаарай. Би ийм хариуцлага алдлаа одоо дахиад ингэхгүй. Дахиад ингэх юм бол дараачийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэд. Тэгээд ноцтой тохиолдолд албан тушаалаас өөрчлөгддөг. Ёс зүйн хариуцлагаа хүлээгээд өөрчлөгдөж байгаа бол дараачийн хариуцлагын асуудал нь бас хөнгөнөөр тусдаг ийм зохицуулалт хүртэл хуулинд хийж өгсөн байна. Бид нар ихэнх нь сонгогдсон улсууд байгаа. Нэг бол сонгогдсон газраас томилогдсон дарга нар байгаа. Ерөнхийлөгчдэр хүртэл үндсэн хуулинд ерөнхийлөгчийг яаж огцруулах уу гэж заасан байгаа. Энэ хуулинд бүр тусгайлан тодруулж зааж өгсөн. Их хурлын 26-аас дээш гишүүн ерөнхийлөгч үндсэн хууль зөрчсөн байна, хангаргаа зөрчсөн байна гэх юм бол 26-аас их хурлын 26-аас дээш гишүүн санаачлаад асуудал тавьж болно. Үндсэн хуулийн цэцэд тавиад үндсэн хуулийг их судлаараа шийдээд оруулж ирэх юм бол ерөнхийлөгчийг хуралд оролцсон гишүүдийг 3-2-ын саналаар огцруулж болно гэж зааж байгаа. Эннээсээ хэлсэн хөө. Бид нар ийм хариуцлага, ийм хуультай байж цааш явна. Та бүхэн дээр бүгдэн дээр нь зааж ингэж оруулж өгж байгаа. Улсын их хурлын гишүүнийг, тойргоо сонгогдсон гишүүнийг сонгогчдоос нь гаргасан хүсэлтийн дагуу эргүүлж татдаг. Тэр намын жагсаалтаар орсон нөхдүүдийг тэр намын баг хурал ижил тэнцүү байгууллагаас нь гаргаж байгаа хүсэлтийн дагуу татах асуудлыг их хурлын чуулган дээр ярьдаг болж байгаа. Энэ асуудлаар маш олон гишүүд орж ирсэн, ярьсан, санаа зовсон, ярьсаар байгаад энэ хуулийг ерөнхийд нь ойлгомжтой хийж өгсөн шүү дээ. Энэ хуулийн дээр бас хаалт байгаа. Тэгээд нэг гишүүн сонгогддог, дараа нь гараад ингэж байх юм байна. Би гишүүн болох гэж байгаа гэж санаа зовж иж магадгүй. Сонгуул болсны дараа 1 жилийн дотор энэ асуудлыг тавихгүй. Тэр гишүүний ажил ойлгомжтой. Сонгуул болохоос өмнө 1 жилийн дотор тавихгүй. 4 жилийн 2-ыг авч хайж байгаа. Дээрээс нь тэр санал асуулганд оролцоод тэр санал асуулгыг хийх гэж байгаа бол нэг аймаг дээр их олон хүнтэй суман дээрээ асуугаа тэр гишүүнд дургу байгаа суман дээр лобби явуулаад хийгээд авчирсныг тооцохгүй. Баг хороо бүхнээс 15%-аас дээшгүй гарын өсөх цуглуулна гэж. Сонгуулийн насны иргэдийн. Энэ бол маш их ажил шүү. Баг хороо бүхнээс. Танай аймагт байгаа 110 хэдэн багаас тэр тойрог дээр байгаа. Гэхдээ энэ механизмыг оруулж өгсөн. Яг энэнийг харах юм бол энэ хэрэгжихэд бас хүндрэлтэй гэж харагдаж байгаа. А яг энэнийг оруулж бас энэнийг ийм итгэлийг иргэддээ өгж байгаа маа та нар батал. Энээс илүү багасгаж болно л доо. Би бүр багасгаж оруулсан тэгсээр байгаад ярьсаар байгаад 15% гэж орсон. Ийм заалт оруулж өгж байгаа. Ийм хариуцлагын механизм оруулж өгж байгаа. Иргэдийн нэг ярьдаг юм байгаа шүү дээ. Сонгож болсон юм аа наадах чи яга буцаад татчих болдгоо. Энд чи миний эрх юм байгаа шүү дээ. Надад хэлсэн ажлаа хийхгүй л биш дээ энэ хүн гэж. Тэгэхээр энэ эрхийг иргэдэд бид нар нээж өгөх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бас хаалттай наанта сантаа хийж өгсөн шүү гэдгийг хэлмээр байгаа. Тэгээд албан тушаалтныг огцруулах асуудал тавих юм бол иргэдийн хурал улсын их хурал дээр тавих юм бол 2 хоногийн дотор албан тушаалтанд мэдэгдэн 2 хоногийн дотор мэдэгдсэн байхад тэр албан тушаалтан тухайн цаг хугацаанд гарч тэр одоо огцруулах асуудал нь үндэслэлтэй байна уу үндэслэлгүй байна уу гэдгийг олон нийтэд гарч мэдээлэл хийн. Зарим нь ихэнх нь л одоо би ингээгүй худлаа байна л гэж мэдээлдэг шүү дээ. Дараачийн шат нь болохоор тэр их хурал сая нөгөө сонсголын хуулиар их хурал дээр иргэдийн төлөөлөгчийн хурал дээр тэр суманд ч адилхан би гагцхүү үннийг мэдүүлэхэд тангаргалыг хэрв худал мэдүүлвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангар өргөж жогоод тэгээд тэр улсуудын байцаалтанд ордог, асуултанд ордог болно. Манайхан ч нуудаг. Эннийг бүр ингэж оруулж өгсөн шүү. Ийм хариуцлагыг оруулж өгөөд энэ хариуцлагын хуулийг батлаа гэдэг хахад өнөөдөр сонгуулийн үеэр хариуцлага ярьдаг. Хариуцлага ярьсаар байж, шудраг ярьсаар байж гарч ирсэн энэ их хуралд байгаа намууд хөдлөхгүй байна. Ард иргэдээ олон нийтээ яах юм бэ? Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаар бүр тайлагнадаг болгож байгаа. Төрийн албаны зөвлөл
бүр жил бүхэн энэнийг тайлан болгоно. Тэгээд тэр ямар хариуцлага, хэнд ямар хариуцлага тооцоод орхисныг ерөөсөө хаяхгүй. Тэрнийг бүр мэдээллийн архивтай болгож байгаа шүү дээ. Хүн бүхэн ордог. Энэ нөхөр тэр үед ийм хариуцлага хүлээж ирсэн юм байна. Ингэж уучлал гуугаад үлдэж ирсэн юм байна. Энэ бүхнийг оруулж өгж байгаа. Тэгээд хохирлыг нөхөн төлүүлж байгаа, тэр төлж байгаа. Хэрвээ хохирол учирсан бол тэрнийг заавал гаргаж ирдэг болж байгаа. Иймэрхүү байдлаар зааж өгсөн. Манай их хурлын гишүүд одоо манай их хурлын хуулинд байгаа шүү дээ. Газар дээрээ баригдаагүй бол бүрэн эрхийн төдөлзүүлж болохгүй л гэдэг. Бүр ийм юм оруулсан. Хэрвээ хуулийн байгууллагаас тавьсан л бол чөлөөлөд явуул гэдэг ийм заалт оруулаад байхад газар дээрээ гэж байна. Газар дээрээ л баригдах. Ямар гэмт хэрэгтэн яаж яагаад газар дээрээ баригдгийг тэр тусмаа их хурлын гишүүн тэр тусмаа тэр бүрэн эрхтэй улсууд тэгэхээр нь ямар асуудал оруулсан бэ гэхээр хуулийн байгууллага бас буруу зөрүү янз бүрийн хатгаас янз бүрийн юмар оруулаад ээж магадгүй ерөнхий прокурор асуудал оруулаад тухайн гишүүн чөлөөлөгдөөд шүүхээр ороод гэмт хэрэг үйлдээгүй гэж нотлогдох юм бол ерөнхий прокурорыг огцруулах асуудлыг ярих үндслэл болгодог болгосон. Нөгөө талаас нь ингэж балансжуулж тэнцвэржүүлж өгж байгаа. Хуулийг бид нар ийм учир утгатай болгож хийж өгж байгаа. Олон удаа ярьж энэ заалтыг оруулсан шүү. Тэгэхээр энд хардаад энд одоо сүрдээд ингээд ах шаардлага байхгүй. Ер нь энэ бүрэн эрх эдлэх гэдэг нэг ийм ойлголт. Ерөөсөө их хурлын гишүүн болно гэд хууль зөрчсөн байж магадгүй этгээдүүд бүр их хурл руу өөрөө гүйдэг байсан. Одоо нэг ноцтой байдал бий боллоо. Их хурлд орж хууль зөрчих гэж их хурл руу зүтгэдэг болоод байна шүү дээ. Тэр бүрэн эрх гэдэг юмыг авах юм бол би тэнд фракц зохион байгуулж болно. Тэнд би бүлэгэл зохион байгуулж болно. Би тэнд зохион байгуулалт хийж болно. Түүгээр дамжуулаад би энэ Монголын ард түмний баялагийг цөлмөж болно. Монголчуудыг мохоож болно. Хийж бүтээж байгаа улсуудыг дарамтлж болно. Зогсоож болно гэдэг ийм ойлголттой болчихлоо шүү. Одоо хууль зөрчих гэж тэр бүрэн эрхийг авах гэж зүтгэдэг болчиход байна. Өмнө нь би хууль зөрчигдсэн байж магадгүй гэдэг зарим нэг нь зүхтаж тэнлүү зүтгэдэг байсан. Энэ их ноцтой байдал үүссэн. Энэнийг одоо зогсоохгүй болвол энэ Монголын ард түмэн зогсоо гэж шаардаад байгаа. Энэнийг бид нар зогсоохгүй л бол болохгүй. Тэгээ өөр нэг ноцтой байдал бий. Нэг бүрэн эрхэн дуусаад дараачийн бүрэн эрхтэй залгадаг. Ийм тохиолдол олон байсан. Их хурлын гишүүн гээл шүүжэн дуудажэн гээл шүүх хуулийн байгууллагаас дуудаад байдгүй. Яг дараачийн сонгуул эхлэхдээ нэр нь дэвшээл дахиад явцдаг. Би нэр дэвшигч их хурлын гишүүн хэвээрээ. Ингээл залгаад яваад байдаг. Ингээл залгаад зүхтаад байдаг. Энэнийг та нар бүгд харж байгаа. Ийм этгээдүүдийг зогсоох хэрэгтэй. Нэг бүрэн эрхийн хугацаанд асуудал үүссэн л бол тэр дараачийн сонгуульд нэр дэвших хэрэггүй л байх ёстой. Энэнийг бид нар хуульчилж өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээр явахгүй. Одоо нэг тийм өндөр албан тушаалтын янз бүрийн улсуудад ярихаар л нэг л тийм 1939 оныг сансан 1939 он боллоо, хэлмэгдэл боллоо. Би энэ дээр бүр мэдэгдэл хий. Цаг хугацааны хувьд ч тогтолцооны хувьд ч 1939 он давтагдах боломжгүй. Хэлмэгдүүлэлт давтагдах боломжгүй. Монгол улс үндсэн хуулиа баталсан. Монгол улс хүний эрх хэрэгжүүлээг хүндэтгэдэг болсон. Тэр цаазын ялыг бүр эрүүгийн хуулинаасаа сая авч хаялаа. Боломжгүй шүү. Тэгээ дээрэс нь мэдээж нэг л их цэвэр хүмүүс, нэг л их өвдсөн, зовсон, гадуур дотор зүхтсэн, оргосон улсууд. Хэн хууль зөрчихсөн юм бэ? Хулгай хийхэд бол, авилга авахад бол, хууль зөрчгөөд болчих. Чи хууль зөрчсөн л бол хариуцлагагүй дээ. Чи мэдсээр байж хууль зөрчсөн шүү дээ. Чи мэдсээр байж энэ хууль зөрчсөн зохион байгуулалтыг хийсэн шүү дээ. Гэхдээ тийм бол чи үр дагаврын хүртэл дээ. Энэ чи орчлонгийн зам шүү дээ. Чи муу юм хийсэн бол үр дагаврыг хүртнэ л гэж ярьдаг шүү дээ. Энэнийг хүний ёс, нийгмийн ёс болгож, нийгмийн хууль болгож бид нар оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ хариуцлагаа хүлээ. Ийм алхам хийсэн бол, хууль зөрчсөн бол, тэрлүү зохион байгуулах гэж оролдсон бол, тийм оролдлого хийсэн бол, хууль зөрчсөн үйлдэл илэрсэн л бол тэр хариуцлагаа хүлээ гэдэг. Хоёр дахь нэг санаа байгаа. Гурав дахь санааг би бас нэг юм хэлье. Та нарт бүр өмнө хэлжсэн. Хууль хяналтын байгууллага хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй. Тийм улс төрийн өндөр албан тушаалтны хойноос гүйдэггүй юм шүү. Ер нь тийм гинэн хууль хяналтын байгууллагын ажилтан гэж байхаа болсон шүү.
Нэг тийм өндөр албан тушаалт нэг хүн даалгавар өгөхөөр тэр үүргийг аваад энэнийг хэлмэгдүүлье гэд гүйдэггүй шүү. Чиний мөр тэр хууль зөрчсөн тэр хуулийн тэр татсан гортхны цаатал гараагүй л бол тэрнийг мөшгдөггүй юм аа. Одоо тийм домогт итгэхээ бол тэр хүн чинь бас өөрөө амьдралтай хүн. Тэр хүн чинь өөрөө ажилтай хүн шүү. Та нар тэгж ойлгох хэрэгтэй. Тэрний эргэж ирдэг дарамт, тэрний эргэж ирдэг хүндрэл гэж юу байдгийг манай хууль хяналтын байгууллагын ажилтнууд мэднэ. Би ерөнхийлөгчөөр сонгогдоод хэлжсэн би зоригжуулж ажиллана. Авилгалтаа тэмцэж байгаа албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа ажилтнуудыг би зоригжуулж ажиллана гэж би хэлжсэн шүү. Би энэ байр суурин дээр байгаа. Би нэг л зангаараа байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг, энэ хуулиудыг оруулж өгсөн байгаа. Энэ юмыг сайн ойлгох хэрэгтэй. Дээрээс нь хууль хяналтын байгууллагын нөхдүүд бас нэг зүйлийг хэлэхэд хууль зөрчөөгүй хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хэрвээ тийм нөлөөлөл байдаг бол тийм нөлөөлөлд орж болохгүй. Энэ хүмүүс сайн мэдчих ёстой. Тэгэхээр энэ албан тушаалтнуудад хариуцлага тооцдог энэ хууль бол хамгийн чухал байгаа. Тийм учраас бид нар гартаа барих юм хуультай болох хэрэгтэй. Тэгээ би хамгийн гол нь энд нэг юм хэлэх гэсэн дарга нараа иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нар одоо сонсож байгаа улсууд байгаа. Энэ бас олон нийтэд явж байгаа. Би бүгдэнд нь хандаж хэлж байна. Хэрвээ чи энэ улс төр дотор буруу зүйл хийсэн бол, хууль зөрчсөн гэж бодож байгаа бол хамгийн сайн арга бол өргөдлөө өгөөл яв. Тангараа тавиал гэр орондоо хэлээл дахиж би улс төр рүү орохгүй. Би явлаа. Тэгэл яв болоо. Хууль гаргаж энэнийг хэрэгжүүлэх гэж оролдож байна. Гараагүй ч байсан гэсэн ингэж явах зам чинь нээлттэй байгаа. Замыг чинь зааж өгье. Дахиад би дэвшихгүй энэ мэдгдлээ хий. Дахиад би улс төрийн албан тушаалтанд томилогдохгүй би очихгүй, сонгуульд би оролцохгүй, нэр дэвшихгүй энэ мэдгдлээ хий. Дахиж би энэ улсыг хорломооргүй байна. Дахиж би энэ буруу үйл ажиллагаа хиймээргүй байна. Бид нэр хүн бүхэн чөлөөтэй чадхаар амьдрах, чөлөөт нийгэм байгуулах гэж л энэнийг сонгосон юм. Заавал улс төр рүү орж чадахгүй байжээж тэр муу бүхнийг цэцгэлүүлэн хөгжүүлж тэгээд энэ улсыг хорлж явдаг нэг ийм байдлыг зогсоомоор байна. Би хоёр зүйлийг сонгуулийн үеэр ярих болно, одоо ч ярина. Би сонгогчдод хандаж хэлье. Энэ Монголын ард түмнийг төлөөлж, энэ хүмүүсийн саналаар төлөөлж сонгогддог нэг албан тушаалтан гэж яригддаг. Ерөөсөө манай сонгогчид энэ одоо сонгуульд орох гэж байгаа, бэлдээд явж байгаа нөхдүүдээс нэг зүйлийг хатуу шаардах ёстой. Нэгдүгээрт миний эрхийг дэмжээч. Миний эрхийг өгөөч. Хөөе, танаа нам надаар төлөөлүүлээ танаа нам хийнэ гэсэн чинь буруу хийгээд байна. Би энэ улс төрийн эрхээ авъя. Та нар сонгогдоод яваад хийнэ гэсэн алга байна. Надад энэнийг өг. Тэр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө, тэр орон нутагт ирж энд бидний хийдэг ажил хэрэгжүүлдэг энэ боломжийг олгооч. Сая миний хэлдэг эрхийг энэ орон нутгийн удирдлага, орон нутаг иргэдэд өгөөч. Энэ гаргаж байгаа энэ санаачилж байгаа хуулийг дэмжиж өгөөч. Энэ хариуцлага энэ бүхэн болвол иргэдийн эрхийн нэг хэсэг. Түүнээс биш иргэд оролцоо санал өгөх бол тэр нэг л хэлбэр. Энэ 365 хоног бүтэн жил 7 хоног бүрээрээ сар бүрээрээ 365 хоног өдрөөрөө явж явах ёстой. Хоёр дахь нэг шаардах ёстой юм бол танаа намын сонгуулийн тэр нөгөө мөрийн хөтөлбөрт энэ орсон уу үгүй юу гэдгийг маш тодорхой асууж явах ёстой. Та нар чинь зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Одоо ингэдэг болёо. Түүнээс биш одоо иргэд бол ухаантай болсон. Одоо иргэд нөгөө нэг олон янзын сайхан амлалтанд итгэхээ байсан. Иргэд зүгээр л өөрийнхөө эрхийг шаардл гэж хэлж байгаа. Миний эрхийг чи яаж хэрэгжүүлэх гэж байгаа танаа нам? Нэр дэвших чи яаж хийх гэж байгаа? Хоёр дахь нэг шаардах юм бол энэ төрийг хариуцлагатай болгож өгөөч. Гэхдээ энэ хариуцлагагүй албан тушаалтнуудыг нэг энэ төрөөс салгадаг ийм механизм тогтоож өгөөч. Тэр хуулиудыг баталж өгөөч. Та нар тэр баталсан хуулийг яаж чангаруулах юм? Яаж сайжруулах юм? Яаж хариуцлага тооцох юм? Ерөөсөө л энэнийг л нэх болоо. Уг нь бид нар энэнийг нэхүүлэх гэж энэ шин тогтолцоо энэ бүхнийг л сонгож ирсэн. Энэнийг нэхүүлэх гэж ийм болгох гэж өмнөх тогтолцоог өөрчилсөн юм шүү дээ. Энэний агуулга нь энэ хоёрт байгаа. Иргэний эрх төрийн хариуцлага хоёртоо л байгаа. Тэгээ шударгаас хариуцлага гэдэг бол зүгээр нэг сонгуулийн үеэр яриад явдаг зүйл биш. Албан тушаалтнуудын хувьд бол зүрхний бичлэг нь мөрдөх ёстой дүрм нь тэр дээр үед сурагчийн дүрм гэж байсан тэр албан тушаалтны дүрм тэр хүний чухал зарчим л байх ёстой. Чадахгүй бол яв. Би ер нь иргэд хүмүүс бол муу зүйлүүдийг өөрчилж чадна гэж итгэдэг.
Тийм учраас энэ иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх, улс төрийн эрхийн замаас нь булаагаад авцсан байгаа энэ зүйлийг өөр хууль тогтоомжоор дамжуулж бас одоо бид нар шийдэж өгөх ёстой гэж ингэж л бодож байгаа. Тэгээд иймэрхүү механизмуудыг тогтоох явдал бол хамгийн чухал юм аа гэж ингэж бодож байна. Одоо сонгуулийн хуулиа ярих гээл завсарлага авлаа гэдээ ажиллаа хийхгүй зүгээр шалтгаалаа сууж шít ард талд нь ийм чухал хуулиуд байгааг наадуул ч мэдж байгаа. Ороод суухаар ерөнхийлөгч шаардна, айгуул их хурлын дарга хэлэлцгээ шаардна. Тэгэхээр энээс зугтсан дээр гэж бодоо суугаад байгаа байхгүй. Нэг тийм хар хайрцгийн дургуудээч биш. Хар хайрцаг шатааж яах гэж одоо гараар тоолоод гар дүн буруу гаруул яах юм, гар шатаах юм уу? Тэр компьютер, тэр санал авдаг машины тэр дүрм нь ирээгүй байна. Өөрийнх нь унж яваа тэр машиныг хэн зохион бүтээсэн програм нь Японд байгаа одоо тэрнийг шаардах юм. Бүгдээрээ тэр гар утсаа хаях хэрэгтэй. Зарим улсууд бүр шоглож ийн л одоо гараар тоолно. Энэ хийлэнд одоо нөгөө жинлж өгдөг юмд итгэхгүй байх гэсэн будаа тоолоо сууж байгаа шүү дээ. Гараар тоолдог болно одоо жинд итгэхэ болъё гэдэг. Энэ бол Монголын ард түмний хувьд дэвшил байсан шүү. Бид нар энэнийг гашуун нулимсаар, гашуун туршилгаар иргэдийнхээ амь насыг алдаж байж бүх нам ярьжээд сонголт хийсэн шүү. Монгол ардын нам 45 хүнтэй байхдаа оруулж батлуулсан сайн хууль шүү. Дэлхийн олон улсын сонгуулийн байгууллага хурж ирээд Монголын энэ бол дэлхийд сайн тооцогдох бүс нутагта хамгийн гайхамшигтай сайн үлгэр жишээ юмаа гэд гэрчлэгийг нь өгөөд явсан шүү. Баталгаажуулаад явсан шүү. Саяхан над руу Киргизийн ерөнхийлөгч цахилгаан ирүүлж ирсэн. За танаад явуулсан системээр бид нар явууллаа. Иргэдээ бүртгэлээ. Тэр одоо машинаар сонгуул явууллаа. Өмнө нь бид нар 3 удаагаар иргэний дан гарах төгсөн шүү Киргиз. Тэгсэн биз дээ. Саяын сонгуулиар ямар ч маргаан гарсангүй. Ойрхон гарлаа намууд, нэр дэвшигчд ойрхон гарлаа. Хамгийн гол нь сонгогчд л баяртай байл. Тэр машин тэр юмд итгэхгүй байгаа бол өөрийнхөө тэр сонгогдсон сонголтод тэр сонголтондоо итгэхгүй байх хэрэгтэй шүү. Тэр сонгуулиас эхний өдрөөсөө болох хэрэгтэй. Би буруу юмар сонгогдсон байна гэж. Гэхдээ одоо компьютер шатаах юм уу? Өнөөдөр компьютер болохгүй байна гэвэл ийм нэг байдлаас бид нар ер нь болох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ асуудал биш зүйлийг асуудал болгоод тавьж тэгээд энэнийг одоо хойноос нь хөөцөлдөг. Тэр сонгуулийн хуулийн дотор харин оруулж өгмөр нэг заалт байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд байдаг шүү дээ. Үндсэн хуулинд байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдох гэж байгаа хүн бол эх орондоо сүүлийн 5 жилээс доошгүй амьдарсан байна гэж. Одоо би нэг хуулийг шаардаад байгаа. Ер нь энэ Улаанбаатараас нэг мундаг улсууд очиж аймаг орон нутаг дүүргээс сонгогддог энэ юмыг зогсоогооч. Энэ бусад ардчилтаа орнуудад байна шүү дээ. Чи сонгогдох гэж байгаа бол тухайн аймагт амьдардаг бай. Чи сонгогдох гэж байгаа бол тухайн дүүрэгтээ амьдардаг бай. Тэндээ хүн амынхаа орлогын албан татвараа төлдөг бай. Болоо. Чи тэр хотод очисон тийм хөв заяатай мундаг юм бол тэр хотынхоо дүүрэгт амьдрал хотоосоо л гар. Түүнээс биш нэг тийм миний нутаг гэж уйлан үндсэн намайг сонгож өгөөч би мундаг хүн гэж ирдэг. Тэгээ нэг нүүдлийн шуу шиг сонгуулийн үеэр нэг харагдаад тэгээ буцдаг. Сонгогдож аваад алга болдог. Сонгогдож аваад дур зоргоороо аашилдаг. Энэ асуудлыг тэгвэл оруулж өгөлдөө. Ихэнх ардчилсан орны сонгуулийн хууль бүр зарчимд нь байдгийн шүү. Энэ бол тухайн газараа засаг захиргааны нэгжид чи татвар төл тэнд амьдэрдэгэ бүртгүүл. Энэнийг хуулиар зохицуулж шийдэж болдог. Наад зах нь жирийн зүйл л дээ. Тэгэхээр ийм зүйлүүдийг бид нар бас ярих ёстой гэж ингэж бодож байгаа. Тэгээд би удахгүй өргөн барих хуулийн дээр нэг 2-3 зүйл хэлье. Одоо ингээд цаг баг байна. Энэ иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль бол энэ намын хуулийг л өргөн барьж байгаа. Намын хууль гэж 4-5 жил ярьсан. Та бүхний хамгийн их боддог хууль. Би түрүүн хэлсэн эхлээд намын хүн битээ байгаа ч эхлээд хүний хүн бай, ард түмний хүн байгаа ч хүний төлөө зүтгэдэг байгаа ч тэгэхээр энэ намуудыг бид нэг номонд оруулж, намуудыг бид хуулинд оруулах хэрэгтэй. Эрх авсан нам нь хуулийн ямар ч хариуцлагын гадна үлддэг. Эрх аваагүй нэг хүний сүнхэн дотор явж идэг, нэг хүний нэрээр явж идэг. Гэхдээ нам гэдэг чи ийм юм байдгийм үү гэж манай намуудыг хараад ард түмэн зоригжиж, дээр үе чинь нам гэдэг бол тухайн одоо ард түмний оюун санаа, ухаан, эрхэм нандин чанар гэж үздэг байлаа шүү дээ. Тийм эрхэм нандин чанар уу өнөөдөр намууд? Тийм тэгж ажиллаж гин үү?
Бараг нэг талаас нь харахад хийж болохгүй мөнхнийг хийдэг байгууллага болж хөврлөө шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар одоо зогс гэдэг үгийг хэлэх ёстой. Энэнийг зохицуулсан хууль гаргах хэрэгтэй. Тэгэхээр энэ хуулийг гаргаж ажилуулахын төлөө ажиллаж байгаа. Би нам хариуцлагатай болдог, хяналттай болдог тэр намын нэрээр улс орны амин чухал асуудлуудыг одоо зогсоодог барьдаг энэ бүх юмыг л алга болгоё гэж яриад байгаа. Тэгэхээр энэ асуудлаар би маргааш уулзалт хийн. Намын бас тодорхой хүмүүстэй ярилцсан. Тэгээд энэ хуулийг удахгүй өргөн барина. Энэнийг батлуулнаа. Би нэг юм шаардаад байгаа шүү дээ. Миний өргөн барьсан хуулийг үжил баримтлал тэр чигээр нь болвол батлаад өгчлөө. Их хурлын гишүүд мэдээж өөрчлөлт оруулах ярилцах хэрэгтэй. Гэхдээ тэрний бити хөндөө хариуцлага хүлээх бол би хариуцлага хүлээе. Дээр нь иргэний улс төрийн эрхийн тухай асуудлыг бид нар ер нь нэг тусна хуулиар шийдвэрлэх хэрэгтэй. Одоо санал асуулга явуулна л гэн үндсэн хуулинд өөрчлөлт оруулна л гэн. Энэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал ч уг нь хуультай. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэдэг. Тэр хуулинд бол энэ асуудлыг их хурлын гишүүд санаачлагч өргөн барих юм бол 30 хоногийн дотор их хурл хэлэлцэх ёстой. 30 хоногийн дотор их хурл хэлэлцээгүй байгаа учраас энэ асуудал бол одоо энэ сонгуул хүртэл ав шийдэгдэхгүй нэ. Гэхдээ энэ асуудлаар ярилцлага өрнөлөө. Энэ ярилцлагыг одоо олон нийтийн хүрээнд, мэрэгжилтнүүдийн хүрээнд, судлаачдын хүрээнд, улс төрчдийн хүрээнд, намуудын хүрээнд өргөн өрнүүлэх хэрэгтэй, өргөн ярилцах хэрэгтэй л гэж бодож байна. Гэхдээ нэг зарчмаа барьсан дээр хуулиар л энэ асуудал шийдэгдэх ёстой. Хууль нь байгаа. Дээрээс нь улс төрийн эрхийг, иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай, иргэний улс төрийн эрхийн тухай хуультай болохгүй юм байна. Ерөөсөө тэр нөгөө нэг санал асуулга явуулъя, орон нутгтаа асууя, референдум явуулъя, нийтийн санал асуулга гэж яриад байдаг чинь дандаа иргэний улс төрийн эрх юм байна лээ. Намын хуулиас гадна, сонгуулийн хуулиас гадна бид нар яг тэр намтай адилхан иргэн маань ямар эрх мэдэлтэй, иргэн маань яаж оролцох юм гэдэг тэр эрхийг олгосон, тэр боломжийг олгосон энэ хуулийг бид нар гаргах шаардлагатай болж байгаа. Энэ хуулийг оруулъя гэж ингэж бодож байна. Олон хууль байгаа, олон зүйл байгаа. Би энд ингээд товчлие гэж бодож байна. Та бүхэн эрх үйлчлэлтийн тухай ярих байх. Дотоод гадаад бодлого гэдэг энэ засгийн газар бусад бүх чиглэлээр ярилцах байхаа. Эх он цагуудад бидэнд маш их хариуцлагатай шийдвэр гаргах ийм он цагууд ирж байгаа шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь энэ Монгол улсыг нэг бидний эх орон, миний юм гэж нэг өөрийн юм гэж нэг ханддаг энэ хандлагыг бид нар төлөвшүүлэх ёстой шүү. Монголын төлөө хийж байгаа сайн ажил бол бид бүгд л оролцох ёстой. Би оролцох ёстой. Би орж байгаа гэж ингэж л бодох хэрэгтэй. Энэ эх орноо нэг өөрийн гэр шиг, өөрийн юм шиг хайрлах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй, энэний төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг л хэлье. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Энэ зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье. Зөвлөгөөнөөс гарах баримт бичиг одоо та бүхний санаа бодлыг чилээж гарч байгаа энэ бүх зүйлд анхаарнаа. Төлөөлөл болж ажиллахын төлөө зүтгэнэ. Цаашдаач ажиллах болно гэдгийг энэ дахин хэлье.